За төсвийн байнгын орон даргын хуваар төсвийн тухай хуультай холбогдуулж, төсвийн төлөвлөлтөд холбогдуулж та бүхний оруулж ирж байгаа санал байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 3.2 дээр зааснаар энэ хуулийн төслөөр тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийг босруулахад төсвийн тогтвортой байдлын тухай хууль зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж авч гаргаж үзээд байна. Тэгэхээр энэ заалтыг яагаад оруулсан юм бэ? Энэ бол нэг талдаа бид нар чинь энэ хууль тогтоомжийн хууль заавалж үйлчлэх ёстой. Тухайн хууль босруулахад мөрдөгдөх ёстой. Олон нийтээс санал авах ёстой. Тухайн дээр хилцүүлгүүдийг хийсэн байх ёстой. Энэ асуудал чинь бол төсвийн тухай хуулинд хамгийн гол хамааралтай асуудал байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд хамгийн гол хамааралтай асуудал байна. Бид нар энэ төсвийн ил тод байдлыг сайжруулъя. Олон нийтэд нээлттэй мэдээллийн байлгадаг болчихъя. Тухайн дээр хуулиудыг, тухайн дээр төсвийг босруулахдаа бид нар энэ ард олон нийтийн оролцоо хяналт энийг бол бүтүүлдэг бай, хариуцлагын тогтолцоог бүтүүлдэг бай, анхан шатнаасаа доороосоо их сурвалжтай ийм одоо юу гэдэг төсвийн төлөвлөлтийг хийдэг байя гэдэг асуудыг тавиад байгаа шүү. А гэтэл одоо энэ заалтаар бол ерөөсөө төсвийн тухай хууль, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа энэ харилцаа чинь төсвийг босруулж байгаа энэ харилцаа чинь хууль тогтоомжийн хуулинд хамаарахгүй ч гэдэг. Тэгэхээр энэ ингэж гаргаж хаях юм бол нөгөө төсвийн бидний 1000 ил тод байдал, олон нийтийн оролцоо, хяналт, хариуцлага гэдэг ярьдаг зүйл чинь өөрөө байхгүй ч нөл гэсэн үг болж байна. Тэгэхээр энийг бол зарчмын хувьд одоо төсвийн байнгын орон даргын хувьд бол дэмжихгүй. Манай төсвийн байнгын орны дарга одоо нэг тийм олон нийтэд таалагдах гээд амьдрал дээр зөрчилж байгаа зөрчлийг гаргаж өгье гэхээр гаргаад хэрэггүй гэдэг юм. Гэхдээ чи төсвийн тодтгол хийхэд хууль тогтоомжийн хуулийг барьж хизээж хийдэггүй шүү дээ. Хууль тогтоомжийн тухай хуулийг барьж төсвийн тодтгол хийгээвэл хууль тогтоомжийн тухай хууль заасан нөгөө үнэлгээ, шинжилгээ, хэлцүүлэг хийгээд энэний дараа санал дүгнэлтүүд аваад ингэ явдаг. Төсвийн тодтгол одоо цаг хугацаатай орж ирдэг. Тэгээд улсын хурал хэлцээл явцдаг. Гэтэл ингээд хуулийн зөрчил гараад байна, амьдрал зөрчилдөд байна. Энийг төсөвтэй холбоотой харилцаагаа төсвийн хууль, төсвийн доктортой байдлын хуулиараа л зохицуулж яваа. Тэгэхгүй л хууль тогтоомжийн хуультай зөрчилдөд байна л гэдгийг хэлж байгаа шүү. Энэ Тэмүүлэн гишүүнд би зүгээр нэг юм хэлэхэд улсын хурлаас гарах хууль тогтоол шийдвэрийн төслийн тухай хууль гэж анх энэ 2000-ад оны дунд үеэр явж ирсэн. Тэгээ сүүлд 2016 оноос эхэлж энэ хууль тогтоомжийн тухай хууль гэж оруулж ирж хуулийн төслийг яаж санаачилж, яаж шаардлага бүрдэл хангаж ээж их хурлд өргөн мэдүүлэх вэ гэдэг ийм харилцааг оруулж ирсэн. Энэ хууль батлагдсанаас хойш 4-5 удаа өөрчлөгдөж байгаа.